За нуурыг бичлэг хүргэж байгаа. За тэгээд энэ бичлэгүүд болохоор цоошин хүмүүст гэхээсээ илүүтэй тодорхой хэмжээний мэдлэгтэй хүмүүст бас зориулагдаж хийж байгаа байх. За тэгээд яг би одоо хүлээж байгаа тэгсэн мөртлөөнийх гарч ирээгүй зүйл нь яг юу юм бэ гэхээр энэ одоогийн миний ингээд А, Б, В, Г, Д гэж заадаг тэр скиллүүдийг бүгдийг нь уялдаж холбоонуудыг бүгдийг сураад одоо жишээлбэл тэр 2 дугаар дасгалаар авч болох зүйл нь шүү дээ. Наран сүлжээгээ хөвлийгээ удирдах сурах, хөвлийгээ цэнгэлж сурах. Тэгээ хатууруулж сурах, суллаж сурах. Тэгээ идэвхтэй байдал руу шилжиж сурах. Тэгээ тесрэлттэй хүч чадлаа гаргаж сурах. Тэгээ ингээд тэ урт хугацаанд ажиллаж чадах ингээд потенциал байгаа шүү дээ. Хүнд одоо настай хүнд бол потенциал нь бага. Потенциал нь бага шүү дээ. Одоо юу гэдэг нь тэ удаан хугацаанд өглөө ингээд өглөөнөөс орой хүртэл ажиллаж чадах уу гэх мэтлэн потенциалуд байдаг. Тэнгуут заавал ажиллах гэлтгүүгээр тэ ингээд ер нь өглөөнөөс орой хүртэл сэргийг байж чадах уу, тарих бие махбод зүрх сэтгэлийн хувьд ч юм уу тэ энэ потенциалуудаа удирдах сурах. За тэгээд 3 дугаар дасгал дээр орж авдаг энэ нарийн энергийг бодит энерги рүү хөрвүүлж сурах. Хүн бол энергийн бит мөн заяа. Амтан бол энергийн бит гэхээсээ махан бит шин чанар нь илүү давмгай. Яг хүн амтанд ингээд одоо яг хүнд байдагтай адилхан хүнд бол зүрх сэтгэл оюун ухаан ухамсар бие махбод байгаа. Амтандаас оюун ухаан ухамсар тодорхой хэмжээний нэг тийм зарим нэг амтд нь одоо яг үт ч юм уу зарим нэг тийм хэсэгт бол жоохон бага штэ. Яг ингээд одоо юу гэдэг мүлхэгч хөвлөр явах янз янзын их төрлүүд байнгут зарим одоо тэр амтнууд дээр нь бол арай энэ давм чадлууд нь давмгай ч юм янз янз байгаа зөв. Гэхдээ яаж ч ингээ хөгжсөн яг хүн шиг юм гайхалтай яг материалын ертөнцид оршдог мөртлөө гайхалтайгаар хөгжих боломжтой гэгэрх боломжтойгоор л бүтээгдэггүй байдаг. Мэдээж сүүлийн үед одоо нийгэм цаг үе дагаад нийгэм цаг үе маань би өмнө зөндөө хэлж исэн өндөрлөгтөн ингээд урт настай хүч чадалтай энерглэг ч юм уу те лаглаг байсан дурсамжуу чадваруудаа бүгдийг нь алдаад ерөөдөө жоохон зарим хэсгээр бол хатуурсан зарим хэсгээрээ цөөн хэсгээрээ яг нэг хүн төрөлхтний алтлаг судлаар хадгалагтай явж байгаа. Тэнгуут тэр юмуд болсон учраас яг хүмүүс амтнаас гарамгүй үйлдэлүүд гардаг ч юм уу тийм их хатуу жишээнүүд бас нийгэмд тохиолдож байгаа. Яг одоо бидний амьдарч байгаа цугийг ойлгох юм бол мэдээж нэг тийм гэрэлтэж гэгэрсэн бүр ингээд авралт хүртсэн тийм сайхан цаг үе гэхээс илүүтэй сайн нь сайнаараа муу ч айгу муугаараа байгаа тийм цаг үе. Энэ цаг үед бид нар мэдээж тодорхой хэмжээнд бие хамгаалт сурах, тодорхой хэмжээний оюун ухаантай байх, зөв хүрээлттэй байх шаардлага бидэрт төрөлд байгаа. Одоо өөр хүмүүсээс хамаагүй бас ингэж гаргаж явж болохооргүй тийм нийгэмд амьдарч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрнө. Яг сая ярьж байгаа үндсэн сэдвүүдээр очих юм бол ер нь бол энэ олон чадваруудыг бүгдийг эзэмшээд уяад ирвэл эн чинь ингээд эд шид болдог байхгүй. Ер нь эд шид яад юм бэ гэхээр одоо жишээлбэл ингээд тухайн нэг зүйлийг сайн чаддаг хүнийг харахад тэр хүн надад эд шидтэй юм шиг харагддаг заяа. Одоо автобусны жолооч нар байна. Тийм урт юмыг одоо яаж ингэж бариад тэ Монгол шиг юм битүү нөхцөлд ийм халтаргаа гулгаан дунд ийм олон явган хүн ийм нарийн замууд, ийм олон машинууд донд яаж тэгж яваад идэв. Надад эд шид шиг харагдаж байгаа. Гэтэ тэр хүн болохоор тэр машины урт өргөнөө хэмжих үйлдэл, тэр өрүүл дарахад дугуй яаж явдгуу гэдгийг ингээд инстинктээр ч юм уу те зуршлаараа зарим нь бол мэдрэмжээрээ сурсан ч юм уу те тэр удаан үйлдэлээ маш удаан хугацаанд хийгээд надад бол тэр нэг үлгэрийн юм шиг харагдана. За эсвэл ойрхон жишээн дээр ч одоо юу гэдэг IT инженер ч юм уу те ямар нэгэн тийм тодорхой зүйлийн мастерууд, мэргэжилтнүүдийг ингээ харахаар яаж ингэж чадаад идэг байна гэмээр те. Одоо миний оргин тойронд бол угаасаа тийм IT хүмүүс агихэд байхгүй манай найзууд, сайн найзууд ч юм уу, хүүхдүүд ч юм уу ингээд мангар олон цонх зэрэг нээчин мангар олон зүйлийг уншиж судлана. Тэгээд ингээд тэн дээр ингээд янз янзын програм бүтээх ч юм уу, мэдээлэл болж авах ч юм уу. Тиймэрхүү хүмүүс ингээ харахад би бол ингээ харахад ингээ хангаад ямар эд шид юм бэ гэмээр. Тэнгууд одоо яг би та нарт зааж байгаа зүйл чинь тэр чинь нэг үйлдэлүүд байгаа шүү дээ. Жишээлбэл тэр автобусны жолооч гэдэг чинь машиныхаа урт өргөнийг бол мэддэг байж таарж байгаа юм зэ. Мэдэрдэг байж таарна. Тэгээ ингэж дарахад тийм хэмжээнд эргэлтээсэн энд тиймтэйгаа тэр дугууны доор тэр тулна. Гэтэ энгүүл тойрно гэдэг зүйлийг мэдэрдэг байж таараа. Тэгээд компьютертэй харьцдаг хүмүүс ч юм уу энэ цонхыг ингээд тэр сайт дээр тийм мэдээлэл байдаг. Энэ үйлдэлүүд нь тийм зүйл болдог гэдгийг баг багаар суралцаа тэр зүйл нь ингээд удаан хугацаанд үргэлжлээд эсвэл төр зүйл дээр тодорхой хэмжээнд аюустай байдаг ч юм уу. Тэгээ явсаар байгаад сүүлдээ ингээд тэр зүйл нь 1 жил, 2 жил, 3 жил ингээд хийхэд бүр тусалчихж байгаа юм заяа. Тэгээ ингээд мэрэгчлэлтэн болчихж штэ. Одоо ингээд бизнестэй ч тийм. Тэгэнгუთ яг одоогийн бидэнд төхөж байгаа хүмүүс бол миний үйлдэл заадаг та нарт үйлдэлүүд болохоор
1 жил, 2 жил, 3 жил, 4 жил ингээ хийгээ явахаар ч юм уу те эсвэл тэрийг ингээ амьдралдаа ашиглаа сураа. Тэгээ нийлбэр дундаас нь ингээ хөгжим аялгау зохиодог болчих юм бол магадгүй тэр яг номон дээр гардаг баатруудтай адилхан болох байхгүй юу да. Тэр 100 гаруй настай ч юм уу тэгсэн мөртлөө маш залуу харагдах гэдэг үйлдэлүүд байна шүү дээ. Тэгсэн мөртлөө биендээ баймиг хүч чадалтай гэдэг үйлдэл чинь тэр хүн анханасаа тийм болцсон биш. Яг нэг зам болоо тэр замаасаа ингэж буцаад өөр нөгөө сөрөг зам руу ороод ингэдсэн биш. Яг олж авсан тэр эрэг гэдэг зам дээрээ айгүй удаан хугацаанд маш удаан хугацаанд явцсан гэсэн үг байхгүй юу? Тэгээд эхлэнгууд яг тэр 6 дугаар дасгал масгалыг ярих боломжтой болж байгаа. Хатууралтын чадвар заяа, орон зай бүтээх чадвар бүтчлэн тэг ингээд юунд ч өртөхгүй болох гэх юм чин чадварууд бол ид шид юм шиг бүтчихэж байгаа. Тэр чин гэхдээ би өмнө хэлжсэн шүү дээ. Хэвлийгээ удирдах чадвар, нарийн энергийг биеэд хичээх чадвар, буцааж шилжүүлэх чадвар. Тэгээд одоо биедээ явагдаж байгаа процессуудыг бүгдийг ингээд сөргөөс эрг рүү, эргээс сөрөг рүү ингээд хөрвүүлэх чадвар. Тэгээд тэнцвэртэйгээр хөгжих чадвар, гурвуулангийн тесрэлттэй яг тэнцүү хөгжүүлснийхэн дараа бодол оюун ухаан зүрхтгэл бие махбод яг нэг уяанд авьяасныхын дараа хатуурах, орон зай бүтээх, тэг халдшгүй болох гэдэг тиймэрхүү чадварууд ерөнхийдөө үүсдэг. Тэрнээс наан бол хэцүү. Гэхдээ одоогийн чадварууд ингээ үлгэрийн юм шиг мөртлөө, хэцүү юм шиг мөртлөө яг юу юм бэ гэхээр ер нь бол яг юу юм бэ гэхээр чи ингээд явж явсараа мастер болж байгаа байхгүй. Гэтэ би та нарт хэлдэн шүү дээ. Яг миний бичлэг хийж байгаа шалтгаан, ном түгээж байгаа шалтгаан бол ерөөсөө Монголд айхтар олон мастеруудыг бүтээх бол биш ээ. Яг нь мастрын төвшний шавь хүлээж байгаа юу гэвэл хүлээж байгаа нь үнэн. Гэхдээ одоо юу гэдэг те хүн болгон эрдэмтэн болох албагүй аав ээж болно гэдэгтэй адилхан нийгмийн дээр үнэнхүү сайн багш нар байвал байж болно заяа. Гэтэ тэр бол ингээд байгаа бол тэгээд хөгжөөд явах хэрэгтэй. Яг нэг хүнээс хамааралтай зүйл биш. Гол нь нийгэм дээр ингээд сайн биш маструуд айгүй их байгаа заяа. Сайн биш бясалгалын багш нар, сайн биш амьдрал заагчид, тэгээд сайн биш сошиалууд зөндөө байгаа. Тэдний үр уршгаар буруу заасан зүйлээс нь дамжуулж хохирол үзэж байгаа тохиолдлууд байгаа. Эрүүл мэндийн дээр сэтгэл зүгээрээ гэр бүлээрээ те. Яагаад бас энэ пэйж би бас ингээд бэлгийн энерги гэж нэрлэлт юм бэ? Шал далийн өөр сэдвэр нэрлсэн бэ гэхээр харин тийм шүү дээ. Бидний амьдралд ингээд чиглэж байгаа, үзэж байгаа зүйлсүүд бидний амьдралыг бас тодорхой хэмжээнд бүтээгээ явж гингут нэг зөв биш соёл ингээд сайн зүйл ингээд хөгжөхөөрөө тэр өндөр төрдөг гэдэгтэй адилхан нэг буруу бодол, нэг хохирол гэдэг зүйл явсаар байгаад нэг цоорхоо үсгээ тэр нь ингээд явандаа эрүүл мэндийн хохирол эсвэл үхэлд хүргэж болт юм аа гэдэг зүйл байгаа байхгүй юу? Тийм тэрийг ингээ олж анзаардаг л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь бол зүгээр анхан шатны хүмүүс заяа ажилтгаараа ажил хүүхдээ бодгоороо бол зүгээр л аль нэг цоорхоо байгавал тэр цоорхоог нөхөөс урчгаа тэрийгэ бити хохирол болгоо өвчин болгоо өхөл болгоо тэгээ бодлын өвчин гэж байсан шүү дээ. Буруу бодол, бодлын хоосрол, төөрөгдөл, бодлын орон зайгаа үнэн гэж итгэх, өөрийн үзэл бодлоо туйлын оройд тавих гэх мэтчлэн энэ жишээг бол та нар угаасаа нийгмээрээ битүү харж болно. Тэгээ би ч сая өөрийн гэсэн үзэл бодлууд байгаа. Гэхдээ яг тухайн хүнд зааж байгаа зүйл дээрээ тодорхой хэмжээний үзэл бодол оруулж иж болох ч гэсэн тухайн хүн тэр наадах зүйл нь болохоор хууль наалднаа. Хэвлийг тайвшруулж удирдах гэдэг зүйл бол үзэл бодол биш ээ. Энэ бол бид байнга явагдаж идэг процесс. Энэ зүйлийг хэрвээ надаас илүү харин хэлдэг шүү дээ. Тамирчин хүн байх юм бол ингээд наран сүлжээгээ яаж хурдан тесрэлттэйгээр хуримтлуул чангал сурах вэ? Чанга гэдэг байдлаа удаан хугацаанд хадгалах вэ? Тэ одоо чөлөөтийн бүх байх юм бол тэр дивжин дээр нэг хэдэн минут байхдаа яаж ядрахгүй байх юм бэ? Тэ яаж бэлгийн энергээр дамжуулж хамаг бие махбодын потенциалыг алдахгүй байх вэ? Тэ оюун ухааны дээр тесрэлттэй яаж ингэж уях вэ? Бие махбодоо ингэж өгж байгаа тушаалтайгаа ингээ уялдаа холбоос хэр сайжруулах вэ гэдэг дээр ингээд надаас илүү ингээд энэ чадварыг ашиглаа явж болно. Тэр бол нээлттэй. Гол нь яг ямар чадварыг би яг юунд ашиглаж ийм миний бие дотор яг юу болж ийн гэдгийг та нар ойлгохгүйгээр одоо тэ нэгтлэн ч юм уу ингээд ингээд явсаар агаад тэр цооргоо чинь та нарыг хоосрол руу, үхэл хагцал зовлон руу хүргээд ийна. Тэгээд тэрийгэ зогсоочхоо. Тэгээд зогсоогоод явуул тэр луунгаа эднэ үү, лаагаа эднэ үү надад ямар ч хамаахгүй. Би одоо хүн болгонд очиж нэг амьдрал заагаад сонирхолж явахгүй. Ягаад гэвэл би өөрөө нэг хүн амьтнаар нэг амьдралаа
Тэгээ тодорхой хэмжээд нэг өдөрдүүлдэг эсвэл яг үнэлэх найзууд үнэлэх хүрээлттэй аюу ойрхон байж тэр зүйл дээр юмаа бүтээдэг. Энэ бол гэхдээ миний яг хувийн орон зоохгүй одоо яг хууль биш би та нарыг тэгэрээ гэж байгаа биш. Зөв ер нь ингээд тэгж авч явдаг хүний тухайд нэг хүн амьтанд амьдралаа заагаад нээж гэж байхгүй би тэр хүмүүсээр амьдралаа заалгуулад ингэж байхгүй. Тэгэхээр яг одоо энэ түгэж байгаа зүйлсүүд нь ч гэсэн яг үнэндээ бол нэг амьдрал заагахаас илүүтэй иймэрхүү процессыг яагаад анзаарддаг юм бол гэдгийг ойлгохгүй тэгэд ойлгочих юм бол ингээд цаана гоё юм бас хүлээгээд байгаа байхгүй юу да. Тэгэд ийм процессуудыг төлөхөөсөө анзаардаг бас байж болно заяа. Төлөхөөсөө мэдэрдэг одоо хүн бол энерги бит гэдгийг ингээд мэдэрдэг. Энийг ингээд анзаардаггүйгээсээ болоод ямар нэг өвчин зовлонд хүрлээ гэ бүр том уур уршигт хүрлээж гисэн мөнгөөр тэр чинь бас заримдаа аргалж чадахгүй. Ягаад гэвэл эн чинь чиний бие дотор буйж байгаа процессыг ингээд гаднаас ямар нэгэн өөр биетээр дамжуулаад ингээд өөрчлөөд тэр чинь мэс засал ч юм уу янз янзын зүйл хийгээд яг энергийн тогтолцооноос нь өөрчлөөгүй бол тэгээд эн чинь бүтэн идэхгүй штэ. Тийм болохоор анзаараа сурчил сайл гэж хүсэж чинь тэгээ огт анзаардгүй хүмүүс нэг яг ийм байдэн штэ гэдэл хэлээд байгаа байхгүй. Гэтэ зарим хүн нэг насан туршдаа ойлгохгүй би тэрийг мэс сайн мэдж байгаа. Ягд гэвэл зарим хүн яг энэ зүйлийг ойлгоход бол ерөөсөө амьдрал нь хүрэлцэхгүй. Насан ч хүрэлцэхгүй. Тийм байгаа хүмүүст одоо ингэхгүйгээр яг нэг жоохон анзаараад ирсэн хүмүүс нь энгийн болгоод нэг амьдралд ойрхон болгоод ойлгуулчихсан л гэж бодож байгаа маа. Тэгээд үтсэн хичээж байгаа. Ярь сурах гэж ядаж. Яа одоо тэ ингээ удаан хугацаанд ингээ бичлэг хийгээд идэгийнхаа үр дүнд ядаж нэг монгол хэлээр тэгээд нэг юм тэ бас ингээ нэг иймэрхүү шүү гэд нэг ойлгуулахар хэмжээний чадваруудыг олж авч байгаа. Цаашаа ч өгч хязгаар байгаа эрдэм гэдэг чи оройг болохоор тэгээд тэр хэмжээгээр дамжуулаад бас тэ ингээ зурсан зорилгууд байгаа юуцсан тэгээд нооргууд хэлсээр л болно. Миний нооргууд бол дахин хэлэхэд бол дахин үйлдэлээр бол эн чинь зүгээр л намайг чадваржуулах зорилготой зүйл. Ичимхий байдлаас нь гарах зорилготой зүйл, яриагаа эвлүүлэх зорилготой зүйл. Тэгээд нэг дуу хоолой илэрхийлэх юм уу? Яг олон янзын зүйл тооц. Ер нь бол нэг тиймэрхүү зүйл шүү. Тэгээд анхаарал тавьсаад л байлаа.